Та бүхэн сайн байна уу? Есүс Христ мэндэлцээ. Үнэхээр мөрөөдөл зүйцэл юм. Есүс энэ дэлхийд ирээд бидний сэтгэл дотор ч ихсэн орж ирсэн. Би 1962 онд Есүс Христийг сэтгэл дотроос урьдсан. Тэрнээс өмнө бол миний сэтгэл дотор ерөөсөө Есүс Христ байхгүйсэн. Үнэхээр тэр үед бол хүний аргаар дүүрэн байсан. Би бол Есүсгүйгээр өөрөө хичээвэл би сайныг үйлдэх юм бол диваажиг яаж чадна гэж бодсон. Би сайныг үйлдэх гээд маш хичээсэн ч гэсэн ерөөсөө тийм болж чадахгүйсэн. Яг л Адам нүгэл үйлдэсний дараа шууд эхлэлт өрдөрлөг дээр ингэж гардаг. Адам Ева Бурханаас салаад салсан үед ямар нүгэл үйлдэж байна гэдэг талаар гардаг. Харин дээр харах юм бол Каин болон Абель гэдэг. Каин ч гэсэн дахил өргөсөн, Абель ч гэсэн дахил өргөсөн. Тэднийг харсан чинь маш их сүнслэг хүмүүс байсан. Харин Бурхан бол Каины тахилыг аваагүй. Каины тахилыг аваагүй бол Бурхаваа миний юу буруу байсан бэ? Та зон засаад өгөөч, би дахиад тахил өргөё гэж хэлэл болно. Харин Каин бол тийм биш, нүүр царай нь хувирч эхэлсэн. Каин сайн тахил өргөх чадаагүй болохоор буруу тахил өргөсөн болохоор Бурхан аваагүй юм бол нүүр царай нь хувирах хэрэггүй тийм ээ. Бурхан аваа би буруу тахил өргөсөн байна. Юу нь буруу вэ? Та заагаад өгөөч, тэгвэл би таны хөсөж байсан тахилыг өргөё. Абеля чи яаж тахил өргөсөн бэ? Би чам шиг яг адилхан ингэж тахил өргөл болох уу? Тэгээд тэний асуугаад Бурханы хөсөж байгаа тахилыг өргөл болно. Харин Каины сэтгэл дотроос уур хилэн төрж байсан. Тэгээд тэрний дүү Абелийг алдаг. Тэр нь хүний үйлдэлсэн нүгэл маань ингэж илэрч байгаа зүйл. Хүмүүс бол өөрийгөө маш сайн сайхнаар цэмэглэдэг. Харин нүгэл үйлдэлсэн бид нар бол Сатанаас ирж байгаа бодол маань тэднийг цэрч байгаа болохоор бидний урд байгаа зүйлүүд маань гомдол уур хилэн сүйрлэр ингэж харагддаг юм аа. Эцэстээ Каин бол Абелийг зохиж алдаг. Бурхан Каинд чиний дүү хаана вэ гэсэн. Би мэдэхгүй. Би дүүгийн харгалзах ч юм уу? Үнэхээр Каин Бурханыг эсэргүүцэж байгаа зүйл нь эндээс гарч эхэлнэ. Бурхан Каинд асуусан. Чи юу хийсэн бэ? Чиний дүүгийн цус газраас руу хашгирч байна. Чи бол хараал ахуулна. Анх тэгэд сонссон үед Каин өөрийгөө ямар хүн бэ гэдгийг ухаардан. Би ямар их бузар хүн юм бэ? Би ямар их заваан хүн бэ? Тэр сүйрхээс сүр аргагүй хүн юм байна. Тэр өдрөөс эхлээд Каин айж эхэлдэг. Миний ялч итгэл хэд хүнд утсаар би дааж явж чадахгүй байна. Намайг газраас хөөгөөд надтай уулзсан хэн боловч намайг алах болно гэдэг. Харин Бурхан Каинд хэлсэн. Цамайг алдсан хүнийг 7 дахин илүү хүнд шийтгэл авна. Тийм болохоор Бурхан Каинд тэмдэг тавьж өгсөн. Ийм зүйлүүдийг уншаад үзвэл
Бидний сэтгэл Бурхны сэтгэл маш их өөр өдөг. Бид нар бол маш их бардам хүн болохоор итгэлийн амьдралаа эхлэхэнгээ Библиэлд байгаа Бурхны сэтгэлийг тодорхой ойлгож чадахгүйгээр ингэ зүйл олно хөө. Би зүгээр хэцээвэл олно. Би нүглээ гимшүүл олно. Би хуйлаа дагаж мөрдөх юм бол олно. Ямарваа нэгэн шинэ аргыг бүтээгээд тэр аргаар Бурхныг үйлчлэх гэж үүдэг. Тэр арга бол хүнээс гарч ирсэн арга л үз Бурхны арга биш үүдэг. Би итгэлийн амьдралаар амьдарч эхэлсэн үед надад асуудал төрсөн. Хэцүү асуудал төрсөн. Би тэр сүйрээс өөр аргагүй бозор хүй мэнэ гэдгийг би ухаарсан. Тэгээ би Библи уншингаа Бурхны сэтгэлийг хайж эхэлсэн. Маш гайхалтай зүйл бол Библийг унших тусам миний бодол буруу юм байна гэдгийг ухаарч чадсан. Бид нар сайн зүйл хийлээгээд яваазын явдаг биш юм байна. Би ямар их сайн зүйлийг хийсэн ч гэсэн Бурхнаас би ивэл авч чадахгүй юм байна. Бид нэр үнэнцээр амьдрах юм бол девазын явдаг биш юм байна. Хичээнгүй залбирлаа гэд болдог зүйл биш юм байна. Би Библийг уншингаа маш гайхсан. Библи бол тийм шээ гэсэн. Бурхан бол хүнээс юу ч нэхээгүй. Хүсээгүй. Яг л хүн бол нүл дотор автагдсан байгаа болохоор. Хүн ямар их сайн зүйлийг хийсэн ч гэсэн тэр нүглээс гарч чадах хүч байхгүйсэн. Тийм болохоор хүмүүсийг нүглээс авах чадах хүн бол ганцхан Иесус л байна. Иесусээр дамжуулж эзэл би нэр нүглээс угаагдаж чадах юм аа. Бид нарыг Иесусээр дамжуулан нүглийг угаахын тулд бидний бүх зүйлүүдийг хайсан. Тэгэд Иесусийн хийсэн тэр зүйлүүдийг хүлээн авахулсан. Тэгэд бидний амьдралыг харах юм бол хоёр том ордон байдаг. Нэг нь Иесусийн хийсэн Бурхны том ордон. Дахиад нөгөө нэг нь миний хийсэн үйлсгээд сатаны маш том ордон байдаг. Бурхан бол тэр хоёр ордныг л хардаг. Иесусийн хийсэн тэр ордныг бол Бурхан хүлээн авдаг. Харин эсрэгээр бидний хийсэн үйлс хуулийг бол Бурхан ерөөсөө хүлээн авдаггүй. Харин хүн бол тийм шүдэг. Өөрийнхөө төлөө амьдардаг болохоор би ийм ажлыг хийсэн штэ гэсэн сэтгэлтэй байдаг. Нэгэн өдөр би хүүхдийн цуглааны удирдах үед хүүхдийн цуглааны багш надад ингэж хэлж байсан. Нэг хүйтэн өвөл байсан. Би нэг шинэ пальто авсан байсан. Харин замдаа алхаж авч ирсэн чинь нэг гуйлагцын даарад цэцэр төсийг би харсан. Харин хажуу тэнц байхгүй байсан. Тэгээд тэр ихч маань пальтогоо тайлаад тэр гуйлагчинд өмсүүлсэн. Тэгсэн чинь тэр маш их баярлаад гүгээд явсан гинэ. Би бол тэр зүйлийг сонсоод ямар их мундаг юм бэ гэж бодсон анхандаа. Харин би бол тэгж пальтогоо тайлаад өгөх цатхаар хүн биш байсан. Харин надад нэгэн мөнгө байсан. Заавал хэрэгтэй тэрэлнэ гэж хадгалж байсан нэг шив шинхэн мөнгө байсан. Тэгээ би тэр мөнгийг ядуу хүнд өгсөн. Тэгсэн чинь шууд зүхтаад гүгээ баярлаж байсан. Харин тэгсэн үед сэтгэл дотор ямар их баяр хөөр болж байгааг би тэрэд мэдэрсэн.
Би тэр ядуу хүнд шинэ мөнгийг өгсөн. Миний удаан хадгалж байсан тэр шинэ мөнгийг ядуу хүнд өгсөн. Тэр миний зөвхт үйлс маань. Тэр зөвхт үйлс маань миний сэтгэл дотор одоо ингэж хоримтлагч эхэлсэн. Тэгээ 15, 16, 17, 18 нас болсон. Миний нүгэл үйлдэлнээс жилээ том болсон байсан. Сүмийн төлөө одоо ажил хийгээд ядуу хүмүүсийн төлөө туслаад миний хийсэн тэр бүх зүйлүүдийг би ингэж хуримтлаа л байсан. Бид нар заримдаа өөрийн хийсэн зүйлийг хараад ингээ баяртай байдаг. Сэтгэл хангалуун байдаг. Би ингэж хийсэн юм чинь бурхан намайг авалгүй явах дээ. Би ингэ ядуу хүнд ингэ тусалсан шүү дээ. Тэгэл бурхан намайг өрөөнө. Би өөрөвдөлтөө үнэтлээ би ингэ өөрийгөө золиослсон учраас бурхан намайг хүлээн авнаа. Би баян бурханы өмнө өөрийн хийсэн сайн зүйл, хуйлаа мөрдсөн зүйл, одоо сайн үйлс, одоо тэр зүйлээрээ бурханы өмнө гарч байсан. Би өөрийн тэгж үйлсэн зүйлийг бодох юм бол баян баярлалтай байсан. Хийж мэдхгүйгээр одоо би өөрөө ч гэсэн тэр зүйлийг хараад дүр сэтгэл хангалуун байсан. Харин тэр бол сатан байсан. Бурхан намайг хараад тал баярлална ах уу. Диважин явах юм бол бурхан надад их шагнал өгнө ах. Би баян тэр бодол дотор автагдсан байсан. Харин би нэгэн өдөр Библийг уншсан чинь би ямар болзорхон юм бэ гэдгийг би ухаарсан. Хоёр янзын зөв байгаа. Есүс миний төлөө бэлтгэсэн тэр зөв. Тэр л зөвхөн зөв юм аа. Миний үйлсэн зөв бол заахаа ядуу хүмүүс тусалсан. Харин надад байгаа нүгэл нь илүү том байсан. Харин би баян тэр заахаа сайн үйлсээрээ бурхны өмнө гарч байсан. Наад тэрнээс ч илүү том нүгэл байгаа мэнэ гэдгийг би ухаарсан. Миний үйлсэн тэр жижигхэн үйлсийг одоо бурхны өмнө өргөн гэдэг маань бурхны зөвийг би гიშгэж хайж байгаа мэнэ гэдгийг би ухаарсан. Сатан намайг хуурсан байна. Намайг одоо ингэж сайн хийж байгааг харуулад Есүсийг би одоо эсэргүүцдэг болгосон юм байна. Би нэг ядуу хүн туслаад одоо ингэж бурхны өмнө гарна гэдэг маань миний үйлсэн нүглээс илүү хамгийн том нүгэл юм байна. Бурхан хизээс тэр зүйлээрээ баярлахгүй юм байна. Бол өдөр хүртэл тэр зүйлийг мэдхгүй байсан болохоор итгэл амьдралаар аягүй сайн амьдарч байна гэж бодсон. Би бол өөрийгөө итгэлтэй гэж бодсон. Харин тэр зүйлийг мэдсэн үед өөрийгөө хайхад маш хайрын байсан. Би ялангуяа багада маш их нүглээс олж зовдөг байсан. Нүглээд угаахын тулд би өөрийн цуглаанд явдаг байсан. 17, 18, 19 нас бол их нойртой нас байгаа. Харин би тэр үед бол нүглээс олж маш их зовсон. Хамгийн түрүүлж одоо өөрийн цуглаанлаа явдаг хүн байсан. Тэгэд өөрийн цуглаан хийх өмнө нэхэнд урьдчилаад одоо хонх тардаг. Хонхоо ингэж дуургасны дараа 30 минутын дараа одоо өөрийн цуглаан маань эхэлдэг. Тэгээ урьдчилаад тэр хонхоо сонссны дараа шууд босоод сөмлөө ирдэг байсан. Тэгээд яг одоо эхэллээ шүү гэсэн одоо хонход арах юм бол би цав цагаан цас орсон тэр хүйтэн өвөл хинч гიშгээгүй тэр одоо
цасан дээр алхахангаа хонхоо дуурхангаа би сүмийн өмнө сүмлөө оцоод одоо залбирдаг байсан. Би өөрийгөө маш их сайн итгэлийн амьдралаар амьдарч байна гэж бодсон. Сүм дээр ирээд хүүхдүүдэд одоо хичээл зааж өгөөд би бол өөрийгөө маш их итгэлтэй хүн гэж бодсон. Харин би тэр үед хайрц нөгөө талаар автагдсан байсан. Тэгээ би өөрийн зүвөө босгох гэж байсан. Заалман дээр цуглагдсан Есүсийг онлоор л мэддэг байсан байж ерөөсөө сэтгэл дотор хүлээн авахгүй байсан. Би Есүс Христийг хүлээн авсан байсан бол Есүс Христийн одоо зөв маань миний зөв болоод би Есүс Христ шиг л одоо ариун болсон байх. Одоо бүрэн төгс одоо ивэл авсан байсан баг. Харин би тэгж чадахгүй байсан. Би сүмд явж байна гэсэн ч гэсэн хэвээрээ Бурхны өмнө дүгэлтэн байсан. Миний юу буруу болсныг би юусоо мэдэхгүй байсан. Харин миний хийсэн үйлсэл бусад хүний үйлсээс л илүү сайн байсан. Завсар зай цагаалах юм бол сүм дээр ирээ цэвэрлэгээ өгдөг байсан. Би одоо сүмийн цэцгийг маш харьцалдаг байсан. Цэцэг одоо муудхан бүх харагдмал шууд шин цэцээр солиод зэрлэг одоо өснүүдийг ч гэсэн авч өгөөд цэвэрлэгээгээд тэгээ заримдаа сүмийн одоо 0 ч гэсэн цэвэрлээд сүмийн шал угаагаад тэгээ сүм заан болсон бол тэр бүхний би арцаад тэгээ би ингээ хийх юм байхгүй бол баян сүм дээр залбирдаг зуршилтай байсан. Үнээр гадна төрхөөр харах юм бол Бурхан маш их сайн итгэдэг оюутан шиг сурагцыг л харагдсан. Үнээр би Бурханы төлөө сүмийн төлөө хүн байсан. Харин би тэр үед ч гэсэн нүглээс олж маш их зовдөг байсан. Би Библийн талаар сайн мэдэхгүй болохоор нүглийн төлөө одоо Бурханы өмнө гуйх Бурхны өмнө залбираад өргөл өргөх нь миний итгэлийг одоо илүү өсгөж байна гэж бодсон. Харин итгэлийн амьдралаар амьдрахангаа ухаарсан зүйл нь юу вэ гэвэл би ямар их Бурхны өмнө амьдрсан ч гэсэн, ямар их сайн амьдрсан ч гэсэн, би ямар их Бурхны өмнө өрөөл өргөсөн ч гэсэн, ямар их хуулийг дагаж мөрдсөн ч гэсэн тэр миний нүглийг угаахад ямар ч тус нэмэргүй байна гэдгийг би ухаарсан. Тэгээ Библи уншихад миний нүд илүү том нэгдэж эхэлсэн. Би үнэхээр хуурдагдаж амьдэрсэн юм байна. Библи унших тусам нүглийн асуудлын хариу гарч ирсэн. Нөгөө л угаахын тулд хүн ямар хичээсэн ч гэсэн маш их заахан нүглийг ч гэсэн угаагаад чадахгүй ухаарсан. Тийм болохоор хүний хүчээр болохгүй болохоор Есүс Христийг энэ дэлхий рүү явуулсан юм аа. Нүглээ угаахын тулд миний сайн хийсэн тэр бүх зүйлүүдийг хаяад Есүс Христийн хийсэн зүйлүүдийг хүлээн авах ёстой. Харин нүглээс угааж чадахгүйсэн учир шалтгаан нь юу вэ гэвэл миний хийсэн зүйлүүдийг миний сайн хийсэн үйлслүүдийг цуглуулж байсан болохоор аврах чадаагүй юм аа. Харин миний тэр үйлсээрээ бол хэзээ ч би цэвэрхэн болж чадахгүй байсан. Библийг уншаад байх тусам юуг ухаарч чаддаггүй гэвэл нүглийн асуудлыг бол хэзээ ч одоо бид нэр угааж чадахгүй байна гэдгийг ухаарсан. Хүн юу хийсэн ч гэсэн тэр нүглийг угааж чадахгүй байна гэдгийг ухаарсан. Магадгүй хүний үйлсээрээ одоо нүглээ угааж чадна гэсэн бол Бурхан Есүсийг явуулахгүй байсан баг. Бидний нүглийг угаахыг бол Бурхан Есүс л хийж чадна. Хүн бол ямар ч нүглийг угааж чадахгүй гэдгийг Библи хэлж байна.
би буруу мэдэж байсан байна. Би сүнд өрөөл өргөөд, сайн үйлс үйлдээд, хуйлд агас мөрдөөд сүмийг үйлчлэх юм бол миний нүгэл угаахад тус нэмэр олно гэж бодсон. Харин би ямар зүйлийг хийсэн ч гэсэн миний хөдөлмөрөөрөө бол хизээч нүглийг угаацдаггүй мэнэ гэдгийг би ухаарсан. Тийм болохоор Бурхан Есүс Христийг явуулсан. Нүгэл угааж чадах хүн бол зөвхөн Есүс л байгаа. Анхандаа би тэр үннийг ойлгоцохгүйгээр өөрийн үйлдэлээрээ байн хийх гэж байсан. Харин би тэр зүйлийг мэдснээс хойш маш гонигтой байсан. Яг л манай сүмийн хүмүүс болгон нүгэлтэй бас бүгдээр яг над шиг хийж байгаа гэдгийг би мэдээд. Манай пастор ч гэсэн тэгж хэлж байсан. Сайн зүйлийг үйлдэх ёстой шүү. Өргөл их өргөх ёстой. Сүмд үйлчлэх ёстой. Хууль дагаж мөрдөх ёстой. Тэгжиж л диважин явж чадна гэж хэлж байсан. Манай сүмийн Ахмад пасторт асуусан. Би ингэж зөвхөн диважин явж чадах уу пастраа? Тэгээ пастор ингэж хэлсэн. Ахлагцаа та юу яриад байгаа юм бэ? Тэрийг хэн мэдтий? Бид нар диважин явж чадах юм уу чадахгүй мó хэн ч мэдэхгүй. Тийм бол бид нар яах ёстой вэ? Хэн ч мэдэхгүй учраас бид нар Бурхны өмнө хэцээнгүй үйлчлэх ёстой. Бүх хүчээрээ Бурхныг хайрлах ёстой юм а гэсэн. Тэгээд чийсэн ч гэсэн диважин яаж чадах юм уу чадахгүй мó ч мэдэхгүй гэсэн. Харин би тэр үгийг сонсоод маш гайхсан. Юу зүй юм бэ гэж мэдэхгүй байсан. Библийг уншаад байх тусам бидний хэцээнгүй хөдөлмөрөөрөө хизэж диважин явж чадахгүй гэдгийг би уншсан. Би миний ийм махан бэг Бурхны өмнө өргөсөн ч гэсэн ямар их сайн үйлс хийсэн ч гэсэн диважин явж чадахгүй байсан. Ганц нүглээ угаацдаг хүн бол Есүс. Нүглийн төлөө ажил хийж чаддаг хүн бол Есүс л байгаа. Есүсийн хийсэн ажлаас илүү бус зүйл бол тэр ямар ч зүйл байсан ч гэсэн бидний нүглээс угааж чадахгүй. Тэр ямар нэг зүйл ч гэсэн биднийг цөөхөн болгож чадахгүй. Тийм болохоор бид нэр өөрийн аргаа бүгдийг хаяад миний үйлдэлсэн тэр бүх зөв зүйлүүдийг ч гэсэн орхиод өөрийн цуглаанд ганц зориулгүй оролцсон тэр бүх зүйлүүдийг ч гэсэн хаяад маш хэцүүгээр 11 хандыг өргөсөн тэр зүйлийг ч гэсэн хаяад би эзний төлөө ажилласан тэр бүх зүйл бол юу ч биш байсан. Эзэн миний төлөө хийсэн тэр зүйлүүдийг хүлээн авах хэрэгтэй байсан. Есүс бол заалмай дээр цуглагдсан нас орсон. Тэр зүйлээрээ дамжуулан бид нар нүглээс угаагдаж чадах юм аа. Бид нар бол бидний өөрсдийн хөдөлмөрөөрөө нүглийг угаах гэж байсан. Матай Библийг харах юм бол Есүс Христ төрхөд Херод Ангисыг алах гэж байсан. Тэр бузар ёрын сүнснээр бол Есүсийн ажлыг саатих гэж байсан. Хаах гэж байсан. Тэгээд тэр Мария Йосеф хоёр Египт руу явдаг. Тэг Египт руу явсан байсан. Тэр там Бэтлехемд байгаа 20-оос доор насны хүүхдүүдийг бүгдийг алсан. Тэр хаан суудлыг үлдээхийн тулд хамгаалахын тулд Херод хаан бол Есүсийг алах гэж байсан. Есүс бол Херод хааны тэр титмийг авах гэж булаа заах гэж ирсэн биш ээ. Тийм болохоор бидний нүглийг угаахыг бол бидний үйлсээрээ биш Бурхан хийх ёстой юм аа. Бид нар бол Есүс миний нүглийн төлөө заалмай цолгодон нас орсныг мэднэ.
Тэр загалмайгаар дамжуулан бид нэр зөв тулсыг бас биднэ. Энэ нь хамгийн чухал зүйл юм аа. Бид нар бол хизээч өөрийн үйлсээрээ аврагдаж чадахгүй. Өөрийн үйлсээрээ бол хизээч нүглийг ууж чадахгүй. Тэгж хийн гэдэг маань Бурхныг эсэргүүцэж байна гэдэг үг. Бурхан бол бидний одоо үйлслийг хараад сайн байна гэж хэлж байгаа юм бол ганц ч байхгүй. Харин эсрэгээр Бурхан одоо биднийг зөвхт гэсэн үед бол Есүс Христ загалмайн дээр нас орсон, цовлогдод нас орсоод нас ороод биднийг зөвхт тулсыг хараад сайн байна гэж хэлнэ. Бидний зөв бол Есүс Христэд байгаа. Тэр зүйлийг хүлээн авч ижил бид нэр ивэл авч чаднаа. Дараагийн цагаар ярив. Баяртай.